За яг л энэ хаалгаар таны төсөөлдгөөс хавьгүй их хүн орж гарч ирж босож байдаг. Эх орон ижээ авда илгэн саданда баяр хөөртэйгээр ирэх хэн нэгэн Эрдэм номын мөр хөөж дэлхийдээ танилцахаар яваад залуус гээд бүгд өөр өөрийн зорилготой байдаг. Зарим нь аял зугаалж, адал явдал хайж, харин өөр нэгэн зүгээр л ажилдаа ирж босож байдаг. Чингис хаан олон улсын нисэх буудал бол зөвхөн онгоц хөөрч буудаг талбай биш юм. Энэ нисэх буудал бол Монгол улсыг дэлхийдээ холбосон стратегийн чухал гарц юм аа. Чингис хаан олон улсын нисэх буудал бол мянган зорчигчдыг хүлээн авч мөн үдэн гаргаж байдаг. 8 настай болчраас 80 настай буурлууд игч төв дэлхийдээ олгосон агаарын цэнхэр гүүр үлээ. Тэгвэл энэ нэр хүндтэй хариуцлагатай албыг хашдаг хамт олон өнгөрсөн 5 жилийн хугацаанд их зүйлсийг хийж бүтээсэн байна. Үүнийг хамтдаа харцгаая. Олон 10 жилийн турш Монгол улсын агаарын тээврийн гол хаалга болж ирсэн буян тухайн нисэх буудал, эргэн тойрны уулсын тогтоц, цаг агаарын нөхцөл, үзэгдэх орчин, салхины хязгаарлалт зэрэг байгалийн хүчин зүйлсээс шалтгаалan орчин үеийн олон улсын иргэний нисхийн өсөн нэмэгдэж буй шаардлагыг бүрэн хангах боломж хязгаарлагдмал болсон байлаа. Тиймээс тус нисэх буудлыг өргөдгөх шинжлэх хувилбарууд удаадараа судлагдж байсан ч хүрээлэн буй уулсын тогтцыг өөрчлөх, хөөрч буух зурвсыг дахин төлөвлөх, том оврын агаарын хөлөг хүлээн авах, дид бүтцийг шинээр байгуулах зэрэг нь асар их хөрөнгө оруулалт, техникийн хүндрэл дагуулах нөхцөлтэй байлаа. Үүнээс гадна олон улсын иргэний нисхийн аюулгүй ажиллагааны стандартыг бүрэн хангах боломж мөн хязгаарлагдмал байсан юм. Ийхүү Монгол улсын өсгөн нэмэгдэж буй агаарын тээврийн хэрэгцээ дэлхийн жишгт нийцсэн шинэ агаарын гарц байгуулах шаардлага бодит хэрэгцээ болж хөшгийн хөндөд шинэ нисэх буудал барих түүхэн шийдвэр гарсан юм. Хөшгийн хөндөд сөндөрлөн болсон Чингис хаан олон улсын нисэх буудал Монгол, Япон хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд амжилттай хэрэгжсэн томоохон дид бүтцийн төсөл. Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр бодит ажил болсон билээ. Энэхүү бүтээн байгуулалт нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн Монгол улсад хэрэгжүүлсэн хамгийн амжилттай томоохон төслүүдийн нэгээр нэрлэгддэг. Шинэ нисэх буудлын ашиглалт менежментийг олон улсын жишгт нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газрын төлөөлөл болох хөшгийн хөндийн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Японы JEM консорциум хамтран New Ulaanbaatar International Airport компаниг байгуулж концессийн гэрээний хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон юм. Тус консорциумд Mitsubishi Corporation, Narita International Airport Corporation, Japan Airport Terminal болон JLUX зэрэг нисэх буудлын менежмент үйл ажиллагааны ариун туршлагатай байгууллагууд нэгдэн оролцсноор олон улсын стандартад нийцсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх хамтын ажиллагаа эхэлж нисэх буудлын хөгжил шин шатанд гарах эхлэл болсон юм. Дэлхийд охиныг донцлогсон COVID-19 цар тахал эрчимжиж, улс орнууд хилээ хаан, олон улсын зорчих хөдөлгөөн бараг бүрэн зогссон тэр цаг үед Чингис хаан олон улсын нисэх буудлын ашиглалтанд оруулах бэлтгэл ажил эд өрнөж байлаа. Энэ бол дэлхийн агаарын тээврийн салбарын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй сорилтын үе байсан юм. Нийслэлүүд цуцлагдаж, нисэх буудлууд эзгүүрэн, дэлхийд даяар агаарын тээврийн салбар тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулсан билээ. Гэвч сорилт үүгээр дууссангүй. 2020 онд хөшгийн хөндөд байгалийн давагдчихгүй хүчин зүйл болох үерийн гамшиг бэлтгэл ажилд томоохон хүндрэл учруулж, бүтээн байгуулалтын үйл явцад томоохон сорилт авч ирсэн юм. Хэдий тиймч хөшгийн хөндөд ажил амьдрал нэг ч өдөр нэг хоромж зогсоогүй. Инженерүүд өдөр шөнийг умардан ажиллаж, мэрэгжилтнүүд сургалт зөвлөгөөгөө тасралтгүй зохион байгуулж, төсөлд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааж тасраагүй юм. Олон улсын зорчих хөдөлгөөн саарч, агаарын тээврийн салбар тодорхойгүй цар тахлын нөхцөл байдалтай нүүр тулсан тэр цаг үед хөшгийн хөндөд Монгол улсын шинэ агаарын хаалгыг нээх бэлтгэл хоромж саараагүй.
Учир нь тэд зөвхөн нисэх буудал барьяагүй. Тэд Монгол улсын ирээдүйн хөгжил, дэлхийтэй холбогдох шинэ гарцыг бүтээж байсан юм. Ямар ч сорилт, ямар ч саад бэрхшээл тэдний алсын зорилтыг зогсоож чадаагүй юм. (2021) оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал үйл ажиллагаа эрхлэх гэржилгээг албан ёсоор хүлээн авлаа. 2021 оны 7 дугаар сарын 4-нд шинэ нисэх буудал албан ёсоор үүд хаалгаа нээж анхны нислэг анхны зөрчтөө хүлээн авсан юм. Тийм ээ, тэд чадсан. Энэ өдөр Монголын иргэний нисхийн салбарт онцгой ач холбогдолтой түүхэн шилжилт явагдсан юм. Энэ өдөр буян тухайдах нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хөшгийн хөндийдөх Чингис хаан олон улсын нисэх буудал шилжүүлсэн. Энэхүү шилжилтэнд цаг хугацаатай уралдсан, өндөр зохион байгуулалт шаардсан бодит сорилт байлаа. Энэ бол зөвхөн нэг нисэх буудлын нээлт биш. Монголын иргэний нисхийн шинэ үеийн эхлэл байлаа. Хөшгтийн хөндийн олон улсын шинэ ниссэн онгоцны буудал албан ёсоор ашиглалтанд орж Олон жилийн турш үргэлжилсэн төлөвлөлт, мянган хүний хүч хөдөлмөр, мэдлэг туршлага, чин сэтгэл ийхүү бодит биелэлээ олсон билээ. Буян тухайдах олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хөшгийн хөндийдөх Чингис хаан олон улсын нисэх буудал руу бүрэн шилжүүлэх үйл явц цаг хугацаатай уралдсан, өндөр зохион байгуулалт, нарийн төлөвлөлт шаардсан томоохон сорилт байлаа. Энэхүү түүхэн шилжилт амжилттай хэрэгжснээр Монгол улсын иргэний нисхийн салбар хөгжлийнхөө шин шатанд гарч дэлхийн жишигт нийцсэн нисэх буудлын 90 үе албан ёсоор эхэлсэн юм. 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр бол зүгээр нэг нисэх буудлын нээлтийн өдөр биш байлаа. Энэ бол Монгол улс дэлхийтэй холбогдох шинэ гарцаа нээж агаарын тээврийн салбарынхаа ирээдүйг шинэ түвшинд хүргэх их аяллаан эхлүүлсэн түүхэн өдөр байсан юм. Running 29 hectare to land, wind 310 degrees 9 meters per second. Чингис хаан олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн сүлжээгээ тасралтгүй өргөжүүлж, Монгол улсыг зорих шинэ агаарын тээвэрлэгчид шинэ чиглэлүүдийг татсаар байна. Өнөөдөр Монгол улс дэлхийн 11 улсын 32 хоттой шууд нислэгээр холбогдож, дэлхийтэй урд урдынхаас илүү ойртжээ. Startup approved, QNH 1008. (2024) он дэлхийн нэр хүндтэй Skytrax байгууллага нисэх буудлын үйлчилгээ дэд бүтэц зорчигчийн 5 дух ажилтнуудын үйлчилгээний чанар зэрэг 800 хүртэлх шалгуураар үнэлгээ хийдэг. Чингис хаан олон улсын нисэх буудал эдгээр шалгууруудыг амжилттай хангаж Монгол улсын иргэний нисхийн түүхэнд анх удаа Skytrax-ийн 4 одтой нисэх буудлын үнэлгээг хүртсэн юм. Хэдхэн жилийн өмнө үүдээ нээсэн Монгол улсын шинэ агаарын хаалга өдгөө дэлхийн тавцанд үнэлэгдэж, Skytrax-ийн дэлхийн хамгийн их сайжирсан нисэх буудлуудын жагсаалтын 6 дугаарт эренбэлэгдсэн юм. Энэ бол зөвхөн шагнал биш. Энэ нь Монгол улс дэлхийн жишигт нийцсэн нисэх буудлын үйлчлэгийг бий болгож чадсныг олон улсын түвшинд баталгаажуулсан үнэлгээ болсон юм. Агаарын тээврийн дамжин өнгөрөх урсгалыг нэмэгдүүлэх, агаарын хөлгийн хоёр талын хөөрөлт буултын боломжийг бүрдүүлэх, зорчигчийн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр бодит ахиц гарснаар салбарын тогтвортой хөгжил эрчимжилээ. Үүний үр дүнд нислэгийн шин чиглэлүүд нээгдэж, зорчигч болон ачаа тээврийн урсгал өсөж, агаарын тээврийн үйлчилгээ өргөжин тэлсэн юм. Ийхүү Монгол улс 2025 онд түүхэндээ анх удаа
2.4 сая зорчигчид үйлчилсэн амжилтанд хүрлээ. Энэ нь зөвхөн нэг нисэх буудлын амжилт бус. Монголын иргэний нисхийн салбар дэлхийн жишгт улам бүр ойртож буй тод илэрхийлэл болсон билээ. Аюулгүй байдал, үйлчилгээний чанар, дэвшилтэд технологи, хамт олонны нэгдмэл сэтгэл. Энэ бүхний нийлбэр нь зүгээр нэг амжилтын түүхийг бус, итгэл дээр суурилсан хөгжил, ирээдүй рүү чиглэсэн зөв замыг бүтээж байна. Энэ бол Монгол улсын шинэ агаарын хаалганы түүх. Энэ бол хамтын хүчээр бүтээсэн түүх юм. Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч New Ulaanbaatar International Airport буюу Nubian үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш концессийн төлбөр, татвар, ногдол ашигын хэлбэрээр Монгол улсын төсөвт нийт 213 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. Үүний бодит илэрхийлэл нь 2025 онд Монгол улсын топ 100 аж ахуй нэгжийн нэгээр шалгарсан явдал байлаа. Энэ бол зөвхөн нэг компани амжилт бус. Монгол улсын шинэ агаарын хаалга улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болж чадсны тод илэрхийлэл. Nubian компани байгаль орчин, боловсрол, олон нийтэд чиглэсэн ажлуудыг санаачилж, дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Төв аймгийн 100 мод хотын ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах, тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд жилд бүр мод тарих аяныг зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан нисэх буудалтай танилцах аялал, таны мэдхийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, ирээдүйн хойч үеийг нисхийн салбарт ойртуулж байна. Үүнээс гадна далд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг ойлгон дэмжих зорилгоор Sunflower хөтөлбөрийг Төв Азид анх удаа нэвтрүүлж, салбартаа чухал шинжилэл авч ирсэн. Ийхүү нисэх буудлын менежмент нь давхар ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөж нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх замаар Монгол улс болон Монгол хүн бүрийн хөгжилд чиглэсэн хамтын үн цэнийг бүтээхийг эрмэлзэн ажиллаж байна. Нисэх буудал бол онгоц хөөрөхөд зориулсан дан ганц зурвас байдаггүй. Энэ бол хүмүүсийн аюулгүй байдал, амар тайван, тав тухыг хангахын төлөө зохицлон хөгжсөн дэд бүтц юм. Энэ бүхний ард өдөр бүр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй ажилчдын хичээл зүтгэл, хамтрагч байгууллагуудын уялдаа, агарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаа, зорчигч бүрийн хариуцлагатай оролцоо оршдог. Өнөөдрийн байдлаар Чингис хаан олон улсын нисэх буудалд 230 гаруй ажлын байр бий болж 800 гаруй ажилтан ажиллаж байна. Харин нисэх буудлын нийт экосистемд агаарын тээвэр, газрын үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл, логистик, аюулгүй байдал зэрэг олон чиглэлээр 3000 гаруй хүн хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь нисэх буудал гэдэг зөвхөн тээвэр үйлчилгээний төв биш, харин олон салбарыг холбосон эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг цогц тогтолцоо болохыг илтгэнэ. Сөүлээс Улаанбаатар чиглэлд Airbus 330 агаарын хөлөг Парис талаас газарлаа. Нисэх буудал гэдэг бол зорчигчийн аюулгүй байдал, амар тайван, тав тухыг бүрэн хангахын төлөө цогцлон хөгжсөн дэд бүтц, технологи, үйлчилгээ, хамтын ажиллагааны нэгдэл. Энэ бүхний ард инженерүүд, техникийн ажилтнууд, үйлчилгээний ажилтнууд, агаарын тээвэрлэгчид, хамтрагч, байгууллагууд, удирдлагын баг, мэргэжилтнүүд, ээлжийн ажилтан бүрийн хичээл зүтгэл, хариуцлага, сэтгэл оршдог.
Мөн хил гайл, аюулгүй байдал, агаарын навигац, газрын үйлчилгээ зэрэг олон байгууллагын нэгт хамтын ажиллагаа нисэх буудлын найдвартай тасралтгүй үйл ажиллагааны үндэс болсоор ирсэн юм. Бидний гаргаж буй шийдвэр, үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжүүлж буй ажил бүхэн эцсийн дүндээ аюулгүй байдал тав тух сайн сайхны төлөө чиглэдэг. Учир нь нисэх буудал бол улс орны хөгжлийн нүүр царай, дэлхийдээ холбогдох хамгийн ихний сэтгэгдэл байдаг. Бид салбартаа тэргүүлэгч байж, бусдад манлайлан улам өндөр зорилгын төлөө урам зоригтойгоор ажилласаар байна. Чингис хаан олон улсын нисэх буудал үүд хаалгаа нээснээс хойш 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд цаашдынхаа өсөлт хөгжилтийн суурийг тавьж чадсан. Ирээдүйд Нубия компани Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүс нутгийн агаарын тээврийн зангилаа томоохон төв болгон хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Хөшгийн хөндөгөөс зорчигч тээвэр, карго, логистик, олон улсын холболт, үйлчилгээний чанарыг шин түвшинд хүргэх энэхүү аялал цаашдаж үргэлжилсээр байна. Өнгөрсөн 5 жилийн энэ түүхийг хамтдаа бүтээлцэж, Монгол улсын шинэ агаарын хаалгыг цогцлон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хамтрагч байгууллага, ажилтан, зорчигч, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ амжилт бол бид бүхний хамтын амжилт. Эх хорон ард түмнийхээ хөгжил боломжийг дэлхийдээ холбох, агаарын цэнхэр хаалганы хөгжил хизээд тасралтгүй үргэлжилж, улам өндөрт хөөрсөр байх болно. Өдөр бүр цаг тутамд өглөө нарнаас жаргах хүртэл зүг тийш яаран тэмүүлэх иргэдийг аюулгүй зорчуулах бэлтгэл ажлыг хангасаар. Агаарын хөлөг аюулгүй хөөрсөр. Энэ хаалгаар орж гарan ирж буцаж байгаа хэн бүхний сансан бүхэн бэлэх болтугай.